Галзуу сэри суугтан тавтай морил. За. Та нар маш нэрээ үнэхээр галзуу юм аа, галзуу юм. Та нэр бодсноос хурдан хугацаанд 10k лайк хүргэж дагуулж чадлаа гэж. Та нар гараж бас юм хурдан хугацаанд хүргэчихгүй байх гэж бодож байсан чинь юу вэ? Бодсноос бүр амар галзуу байлаа. Тэгээд яг хэдэн баруунууд нь 10k хүрсэн юм чинь яг тэр 10k хөрөнгүүд нь л ингээд шууд тайлбар оруулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд яг тэр хүрсэн оройн буюу та нар өдрийн 2 цаг орчимд 10k лайк хүргэсэн. Тэгэхээр хэдэн баруунууд нь ингээд яг хүрсэн оройн энэ галзуу цувралан оруулж байна гэж. Гэхдээ 2 парт болгож ингэж дахиж сунгахгүйгээр яг өмнө нь хэлснээрээ парт 4-оор энэ галзуу цувралан дуустал нь ярьж өгч байна гэж. За тэгээд та нарт нэг дуустал нь аятайхан шиг яриад өгөөрэй гэд хэдэн борооноодтай нь 26 оны 6 сарын 25-ны хүртэл 80% хүртэл мега сейлийг зарлаад байгаа Shopee-ийн мэн хамтран ажиллаж байна. За тэгээд та нар маань яг өмнөх шигэ лайкаар бөмбөгдөөд өгөөрэй. Ер нь та нар маань шүү дээ. Цаашдаа ингээд бороонд олон галзуу цувралуудыг ярих нь тодорхой шүү дээ. Тэгэхээр манайхан энэ 10k лайкийг та нар маань дундажлаарай. 10 болон түүнээс дээш. Тэгэх юм бол бороо болон хэдэн бороонууд нь галзуу их урам аваад галзуу цувралуудыг аль болох галзуу чанартайгаар ярьж өгөхийг хичээн шүү дээ гэж. За угуулдаж өгөр холдлоо. Галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За тэгээд энэ галзуу цувралаа хэдүүлээ дуусгацгаая. За Самияг гэртээ сууж тэл логигоос мессеж ирж Шимураг явсныг хэлсэнд тэр баярлалаа. Тэгээд Шимураг хэрүүгаг асуусан ч Самиягийн аав утсаа байрсаар ууртаа нарахгүй орж ирээд тэрнийг Шимуратай уулзахыг нь хатуу хориглолоо. Самияг Шимурагийн найз охин гэсэн сууяраа сошиалаар тарсныг аав нь харцсан учраас утсыг нь хинж эхэлсэн нь энэ байж. Чи тэрнтэй дахиж уулзахгүй шүү. Яагаад гэвэл тэр нөхөр чиний ирээдүйд ямар ч хэрэг болохгүй. Тиймээс тэрнтэй уулзахыг чинь хадуу хориглож байна. Ойлгосноо? Ойлголоо. Дахиж уулзахгүй. Тулааны дараа мань 3 Акигийн гэрт очиод аккаунтаа нээгээд шалгатал дагагчдын тоо сая давсан байсанд мань 3-ын хөлн газар хүрэхгүй баярлцгаана. Харин дансанд нь хоримтлагдсан мөнгө 1,780,000 йен байсанд бүр ч илүү баярлалаа. Гэвч манай Шимурагийн нүдэнд ээжийнхэн эмчилгээний 3,140,000 йений баримтал харагдаад байдаг. Тиймээс тэр дахиад ийм тулаан хийцгээе гэж нөгөө хоёроо уриална. Ингээд бүгдээ алдартай боллоо. Одоо чинхэн үзүүлээд өгнө. Маргааш мань 3-ыг сургууль дээрээ ирэхэд сургууль даяараа гайхан биширсээр өгтлээ. За ингээ сургуулийн гоожрууд байсан 3 маань шууд л сургуулийн одууд болж хувирцгаана. Сувгийг нь дагагчид ч аясаараа нэмэгдсээр л. Нөхдүүдийг дорд үздэг байсан хүүхдүүд хойноос нь гүйж эхэлсэн бол мань 3 ч өдөр хоногуудыг аз жаргалтайгаар өнгөрүүлцгэнэ. Данснасаа мөнгө гаргаж авсан 3 шопинг хийж тороо шууд л янз бүрийн гутал авч эхэлсэн бол Шимура ээждээ зориулж мөнгө цуглуулж байсан учраас мөнгөө өөрөөсөө харамлаад гутал хувцас авч чадахгүй л байна. Хөөе чи одоо мөнгөтэй болсон юм чинь Самияд сэтгэлээ илчлэн үсттэй. Тэгнэ. Тэгвэл ийм сар зайсан гачин гуталтай очвол онгоонд орно шүү хөөе. Тийм үстэй. Энэ гутлыг аваа. Энэ яраг нь Аки нууцаар сонсож байлаа. Тэгээд Самияд сэтгэлээ илчлэх гэж байгааг нь сонсоод сэтгэлээр унлаа. За тэгээд Шимура ээжтэй шин цам цаваад очсонд ээж нь гайхнаа. Бити санаа зовоо. Ажил дээрээ бонус авсан. Миний хүү ямар нэг хууль бус юм хийгээгүй үсттэй. Хүн амьтан хулигтайг үз. За яалаа гэжтэй ээж. Би юу гэж тийм юм хийх юм бэ? За шхүүдээ. Гоё юм аа. Ээж нь их баярлалаа. Оройн Аки автагаа хамт оройн хоол идчихсэн ч сэтгэл санаа нь тогтворгүй байсан учраас хоол ордгүй. Яасан бэ? Хоолоо идэхгүй. Зүгээр хоол идмээргүй. Би өрөөнд орлоо. Хүн амтан грашлсан юм биш үү? Тэр шарт толгойтой эсвэл харин уу? Аль нь? Аки авда тодорхой зүйл хэлсэнгүй. Тэр орой Шимура өөрийгөө хурцлж угаад зориг гаргаж Самия руу мессеж бичиж маргааш ажилдаа очно. Ажлаа тараад уулзах уу гэж асуусан ч хариу байдгүй. Харин Руми агентлагийнхаа боссын хэлсэн энгийн ажлыг хийх гээд нэг газар сууж байна. Тэгсэн босс нь тэрэнд баахан компани захирал нөлөө бүхий хүмүүсийн жигсаалтыг харуулад манай чухал ивент тэтгэгч спонсорууд гэж танилцуулдаг.
Тэгээд тэр хүмүүсийн нэгтэй хамт хонохыг санал болголоо. Аргагүй байдалд орсон Руми зөвшөөрч тэр хүнийг нь хүлээгээд байж байтал удалгүй хонх дарж нэг хүн ороод ирсэн нь Асамиягийн аав нь байж таарна. Маргааш Шимура ажилдаа ирээд Асамияг ажиллахаа болоод сар орчин болж байгааг сонсоод гайхлаа. Тэгээд шууд залгасан ч Асамия утсаа авсангүй. Шимуратай уулзаж болохгүй гэж аав нь тушаасан тэр өдөр Асамия Шимуратай дахиж холбогдохгүй гэж амлаад хариуд нь ааваасаа Шимурагийн ээжээс эмчилгээний төлбөр авахгүй байхыг хүссэн байж. Шимурагийн ээжийг эмчилж байгаа их эмч нь Асамиягийн аав байжээ гэж. За бороо асгасан тэр орой Шимура Асамиягийн гэрийн гадаа ирлээ. Асамия тэрнийг хөшигний завсраар харсан ч уулзахгүй гэж аавдаа амлалт өгсөн учраас нэг ч үг хэлэлгүй хөшгөө хаалаа. Тэгээд багтаа тохиолдсон нэг явдлыг сандаг. Асамияг жаахан байхад хэдэн хүүхдүүд хайртай түлхүүрийн осрыг нь булааж аваад жижиг горхины нөгөө тал руу шидэжээ. Тэр үеэр хажуу хүнд нь тоглож байсан Шимура ирээд горхины цаад талд гараад тэрэнд түлхүүрийн осроо олоход нь тусалсан байж. Гэвч Асамияг түлхүүрийн осроо авч амжихаас өмнө аав нь ирээд тэрнийг уран уншилгын тэмцээнд нь оруулахаар сургууль руу нь аваад явж. Тэмцээнээ дуусгаад Асамияг ирэхэд Шимура осрыг найздаа захиж үлдээгээд ээжтэйгээ хамт эмнэлэг явж. Тэр үед Асамия Шимурагийн нэрийг тогтоосон байсан бол Шимура тэрний нэрийг мэдж чадаагүй өнгөрсөн нь тэр байлаа. Тиймээс Асамия түлхүүрийн осроо хараад өөрийн ирэхгүй ойлжээ. Маргааш нь мань гурав уулзахад тоороо байж ядан сандарч байна. Учир нь Bedfellows-ийнхэн тэдэнтэй хамтарч ажиллах санал тавьсан байж. Нэрэ гэж үдээ. Нэрэ. Над дээр бүр өөрөө ирж исэн. Тийм үү? Хизээ? Хаана? Риото тулдахын өмнө хөө. Манай гэрт. Тэр намайг өөрийнхөө шоунд оролцуулж тулдуулахыг хүссэн. Тэр үед би татгалцсан ч гэсэн энэ удаад зөвшөөрөх бодолтой байна. Надад мөнгө хэрэгтэй биш үү? За тэгвэл би уулзалт зохион байгуулъя. Оройн мань гурав Bedfellows-ийн оффист очицгоолоо. За тэгсэн удалгүй босс Куатагийн туслах нь ирээд тэднийг дагуулад дотогшоорно. Алдарт viral хийтийнхэн надтай уулзахаар ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байна. Гүй харин ч та бидэнд мессеж бичсэнд би их баяртай байна. Та манай Шимурад санал тавьсан байсан. Бид энэ удаагийн өрсөлдөгч маань хэн байхаас хамаарат боломжийн санагдвал танай шоунд оролцох бодолтой байна. Та нар нэг зүйлийг андуураад байх шиг байна. Та нарыг шоунд оруулах төлөвлөгөө надад байхгүй л дээ. Харин сувгийг чинь худалдаж авмаар байна. Чамд мөнгө хэрэгтэй байгаа үстэй. Viral хийт бол бидний сувг. Бид нэр сувгаа хязгаарч зарахгүй. Та нарын энэ хүүхдийн тоглоом өөр дүргэлжлэх боломжгүй гэдгийг та нар мэдж байгаа үстэй. Яла гэжтэй. Харин ч биднийг алдартай болоод байхаар та нарын санаа жоохон айгаад байгаа юм биш үү? Айхаа. Танаас сувг хязгаарч алга болчихж мэднэ гэдгийг мэдэхгүй байна уу? Төрөний бөөс толгойд гарах болоогүй шүү. Байх ёстой байраа мэдэж байсан чинь дээр шүү. Тэгсэн маань гурав шуурлаад гараад явцгаалаа. Маргааш нь Асамиягийн аав Шимурагийн ээжтэй уулзнаа. Миний бие нэг л сайжирч өгөхгүй байгаач. Би хүүгийнхээ төлөө хичээж байгаа. Нэрээ хүү маань ийм гоё цамц авч өгсөн. Би тантай хүүгийн чинь талаар уулзах гэсэн. Танай хүү тулаанаар дамжуулж Монголч байна. Бас хүүгээс чинь болоод манай охин бас олонний өмнө эвгүй байдалд орчиход байна. Сошиал дээр тэр хоёрыг үерхэж байгаа гэсэн хуурамч мэдээд харж. Тэр бүхэл охины минь царай хүртэл ил болж. Тийм болохоор нэг зүйлийг тохирё. Би таны эмчилгээний зардлыг тэглэе. Хариуд нь та хүүгээ миний охиноос хол байлга. Энийг амарч чадах уу? Хүүгийнхээ өмнөөс танаас чин сэтгэлээсээ уучлалгүй. Гэхдээ би ингэж амлаж чадахгүй нэ. Хүү маань уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзаж, ярилцахыг хүссэн хүнтэйгээ ярилцах эрхтэй гэж бодож байна. Би үүнд нь саад болж чадахгүй. Тэгээд ээж нь өрөөндөө ирж viral хийд сувгаас хүүгийнхээ тулаануудыг нэг бүрчлэн үзээд өөрт нь худлаа ярьж байсныг ойлголоо. Нөгөө талд мань гурав цаашид яхаа зөвлөлдөж байна. Тэгсэн сувгийг нь бантчихч судлаад үзтэл лайв стрим хийдэг платформ нь Bedfellows-тай бизнесийн хамтрагчид болсон байж. Оройн Руми агентлагийнхаа босстой уулзнаа. Асамиягийн босстой уулзсан тэр орой Руми уурлаад хамт хонолгүй явчихсан байж. Тэгэд Руми агентлагаас гарлаа гэдгээ хэлээд явах гэсэн ч цаадах нь нууц бичлэгээр сүрдүүлж гарах гарцгүй болголоо.
За ингээд агентлгийн боссын барьцаанд орсноо ухаарсан Румиг хямарсан байдалтай алхаж явтал тоо руу таарлаа. Тэгээд Руми тэрэнд үннээ хэлж Вайрал хийт рүү халдсан сүлийн халдлагуудын цаана агентлаг нь байсан гэдгийг. Тэгээд эдний агентлагийн ард Bedfellows байдгийг хэллээ. Тэгээд Руми нууц үгийг нь хулгайлж тэдэнд өгсөндөө уучлал гуйгаад Вайрал хийт рүү ойртохын тулд өөртөө нь гэрээ байгуулсан гэж бодож байгаагаа хэлнэ. За тэгсэн тоо руу хамт яваад энэ талаар цагдаад хэлхийг хүссэн ч Румиг бичлэгээр барьцаалсан учраас тэр хамт явахыг хүссэнгүй. За оройн Шимурагийн ээж эмчилгээнээсээ буцаад явж байхдаа ухаан алдаад унлаа. Учир нь өдөржин хүүгийнхээ зодон хийж задуулж байгаа бичлэгийг үзээд сэтгэл санааны хувьд гүн хямралд оржээ хөрхий. Сандарсан Шимура ээжийнхээ эмчтэй хуулцтал эмч нь ээжийнхэн туяа эмчилгээ төдийлөн үр дүнтэй болохгүй байгааг хэлдэг. Нөгөө үнэтэй эмийг уулгуул болох уу? Би одоо тэр эмийг авах мөнгөтэй болж байгаа. Яг одоогийн нөхцөл байдалд тэр эмч үр дүнгээ өгөхгүй л болов. Тэгвэл одоо яах вэ? Ямар арга чарга байгавал? Өөр нэг төрлийн туяа эмчилгээ бий. Гэхдээ тэр эмчилгээ их үнэтэй. Тэр эмчилгээг эхлүүлж өгөөч. Гуй. Би төлбөрийг нь төлчихнө. Үр дүнг нь үзэхийн тулд хэд хэдэн удаа хийж үзэх хэрэгтэй болно да. Хэд болох бол нийлээд 10 сая орчим йен болох байх. Гэхдээ гэр бүлийн чинь нөхцөл байдлыг харгалзаж үзээд ээжийг чинь эмчилгээний зардлаас чөлөөлж магадгүй байгаа. Манай захирал тиймэрхүү юм ярьсан. Тэр шөнө Шимура ээжигээ сахиж хонлоо. Тэгээд ээж нь ухаан ороод юу хийгээд байгааг нь мэдснэ хэлнэ. Чамайг юу хийгээд байгааг мдэггүй дээ. Би өөртөө их урам хугарсан. Чамайг стрим хийж байгааг мэдсэн. Бас их алдартай байна л. Их ч олон фэнтэй юм. Ээж нь хүүгээрээ бахархаж байна. Баярлалаа. Чамайг тэгж задуулж байгааг харах хэцүү байлаа. Гэхдээ ялалт байгуулж байгааг чинь харах сайхан байсан. Хач юм. Миний эмзэгхэн хүү харин ч их хүчтэй болохыг хараад ээж нь тайвширсан. Намайг байхгүй байсан ч алдсахгүй байна гэж бодсон. Та юу яриад байгаа юм бэ? Зүгээр л бодлоо хэлсэн юм аа. За тэгээд Шимура гараад явж байтал тоо руу холбогдоод Bedfellows-ийнхэн анханасаа тэднийг онилж байсныг олж мэдснээ хэллээ. Тэгээд хамт шууд Куата захирал руу яваад очноо. Та Вайрал хийт сувгийг бандуулсан биз дээ. Та нарыг байх ёстой байраа мэдэж бай гэж хэлсэн байхаа. Энэ бүхний ард та нарыг байгаа гэдгийг бид нар мэднэ. Та нарыг илчилсэн бичлэг хийгээд цацаж чадна шүү. Гэхдээ тэгээд цацаач дээ. Эсвэл ингэж болж байна. Би та нарт сая яана үгүй. Энэ бол миний та нарт тавих сүүлийн санал гэж бодоорой. Та юу яриад байгаа юм бэ? Тэр чинь би тулдахыг хүсэж байна. Надад мөнгө чинь хэрэггүй. Оронд нь би доношно өөрөө авмаар байна. Тулааныг цэнхэр улаан гэсэн хоёр хэсэгт хуваагаад хоёр талд доношн аваад өөрийн талд өгсөн доношныг авна. Тулааныг танаас авгаар цацна. Болж байгаа үстэй. Дөрмийг манайх тогтооно. 5 минутаар 3 үе. Болж гинөө. Болж гин. За тэгж тохиръя. Чамд тохирох өрсөлдөгчийг би олноо. Тэг шаардлагагүй. Би тантай тулдмаар байна. Тэгэж байж энэ тулаан хамгийн их анхаарал татна штэ. Эсвэл та айгаад байгаа мó? Та нар манайхаас нэр хүнд муутай болохоор доношн бага авна гэж болгоомжлоод байна уу? Болж байна. Хоёулаа тулалдъя. За ингээд тэд гарч яваа тулалдаандаа бэлтгэхээр боллоо. Тэгсэн Аки төрүүлээд Риотой уулзахаар явдаг. Тэгээд тэрэнд үлдээсэн цагийг нь өгсөнд Риоч үг дуугүй авлаа. Аккаунта бандуулсан юм уу? Тийм ээ. Яагаад? Bedfellows-ийнхнээс болсон. Тэгээд Шимура Бостон тулдах гэж байгаа. Куататай юу? Би байсан бол тулдахгүй байх байл. Гэвч бүх зүйл нэгэнд оройджээ. Bedfellows-ийн сувгаар оргил тулааны зар айл хэдийн тарчгаж. Акич Риотой уулзсан даруйда сургууль дээрээ гүйсээр ирнэ. Хөөе, энийг хартаа. Тэгсэн сошиал дээр Вайрал хийтийн продюсер насан туршаагүй байж согтууруулах хундаа хэрглэж чинь гэсэн гарчигтай бичлэгт харж. Тэгсэн тэрнийг Румигээр өргөдүүлж тийм байдалд оруулсныг тоороо ойлгоно. За тэгээд энэс болоод Вайрал хийтийн нэр хүнд баг багаар унж эхэллээ. Удалгүй Вайрал хийтийн булхайг хэлчилсэн нь гэсэн гарчигтай эвлүүлэг тархсанд мань 3 бүр сандарцгаана. За энэс гадна Риогийн найзын амиа алдсан тэр шөнө хэргийн газраас Риото зөрж явсан хүн нь Куата байсныг Рио анзаарсан байна.
Гэтэл тэрнийг хэргийн газар руу дуудаж хүн амныг хэрэгт гүтгэх гэж оролдсон хүн нь Кувата байсныг Рё хожим нь ойлгосон байж. Нэгэнт Куватаг нэлээд аюултай хүн гэдгийг ойлгосон учраас Аки энэ тулаанаас буцахыг шаардсан ч Шимурад ийм бодол байсангүй. Надад мөнгө хэрэгтэй байгаа болохоор үнэндээ өөр сонголт байхгүй. Занга ярилцаж байтал хоёр залуу ирж зургийг нь авсанд мань горовч бусдын анхаарлыг татахгүй тулд салж явахаар шийдэцгэн. Энэ зур сошиал даяар вайрал хийтийнхний эсрэг шүүмжлэл улам бүр газар авсаар байлаа. Тэр бүхэл Шимурагийн гэрийн гадаа нь бидний өгсөн доношныг буцааж өг лойверч минь гэсэн утгатай цааснуудыг нааж. За энэс болоод Шимура сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон бол Торогийн хувийн хаягаар сүрдүүлсэн олон мессеж араараасаа ирсээр байсан ч тэрч сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд орлоо. Сүүлдээ нөгөө нөхдүүд бүр гарч мань гурвын сурдаг сургуулийн хаягийг янз бүрээр будаж Шимураг сургуулаас хөө Торо чи үх гэх мэтэр бичих боллоо. Акич нөгөө хоёр руугаа ээлжилж залгаад сэтгэл санааг нь сэргээх гэж хичээнэ хөрхий. Шимурагийн хувьд нэгэнт буцах зам байхгүй гэж бодсон байсан бол сэтгэл санааны дарамтанд орсон Торо гэртээ бөгж уцааж авдаг. Тэгээд ээжигээ эмчлэхэд шаардлагатай 10 сая йений төлөө эцсээ хүртэл үзэлцэхээр шийдсэн Шимура дахиад багшийнхаа бичлэгийг үзэх гэтэл дахиад багшийнх нь хаяг хүртэл хаагдсан байлаа. Тэгсэн хаалганых нь хонх дугарлаа. Гайхсан Шимураг очтол нэвт норсон Асамия зогсож байна. Тэр Аки гэрээсээ гарч нэг тийшээ яарад явсанд аав нь өрөөнд нь орж ирээд логонтой хамт авахулсан Акигийн зургийг харна. Харин Аки машинтайгаа явж байсан Куватагийн замыг хааж зогсоогоод өмнө нь сөгдлөө. Гой, вайрал хийц сувгийг биднээс битгий аваач. Тэр сувг бол бидний хувьд маш чухал. Энэ сувгийн ачаар л бид нар там шиг амьдралаас аврагдсан. Тиймээс сувгийг маань буцааж өгөхийг гуй. Энэ үеэр Шимура гэртээ Асамиятай ярилцаж байна. Чи ээжийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд л тулалддаг үстэй. Тийм ээ. Би аавдаа хэлээд ээж чинь эмчилгээний зардлыг цуцалж өгөхийг гуйсан. Хариуд нь чамтай уулзахгүй байх амлалт өгсөн. Хэрвээ тэгвэл чамайг мөнгөний төлөө тулалдгаа болно гэж бодсон. Тэгхийн бол онлайн дээрх энэ бүх үзэн ядалдаж зогсно гэж найдсан. Гэхдээ би чамтай уулздаг байхыг хүсэж байна. За сорри манайханыг түрхэн завсарлаг авчих. Тэгэхээр боргийнхоо хэлхийг аан уун гэж сонсчээ. Уун аан гэсэн ч болон заяа. Тэгэхээр энэ хүү галзуу дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Shopee гэмэн дээр биш тэ манайхан 80% хүртэл хямдрах мега сел үргэлжилсээр байгаа юм байна. За хувцас, цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгсэл, гоо сайхны албан ёсны брендийн бүтээгдэхүүнийг 80% хүртэл хямдралаар худалдан авах боломжийг манайхан ашиглаад аваарай. Хямдралаар хэрэгтэй бүхнээ хувааж төлөх нөхцлөөр авах боломжтой байна. Галзуу юу? За бас 150,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авалт хийгээд мега кофений 10% купон код авна гээл бот. 80% хүртэл хямдралтай мега сел 26-ны 6 сарын 25-ны хүртэл Shopee эмэндэр. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Тиймээс энэ зөвхөн мөнгөний төлөө биш ээ. Би бууж өгмөөргүй байна. Хамтдаа байгуулсан бүхний алдахыг хүсэхгүй байна. Хэрвээ үгүй гэвэл чи яах юм? Та биднийг бяц дарахыг хүсэж байгаа бол бид тийм амархан бууж өгөхгүй. Тийм үү? Чи одоо хүртэл ойлгоогүй юм байна тийм үү? Та нарын хөлс цусаа урсган байж бий болгосон бүхнийг би ганцхан өдрийн дотор бяцтарч чадна гэдгийг ерөөсөө ухаараагүй юм байна тийм үү? Ганц өдөрч биш. Хэдхэн минутын дотор дуусгаж чадна. Та нарын энэ бүхэн миний хувьд юу ч биш. Вайрал хийц сувг айл хэдийн дууссан. Зарим нөгөө талд Асамия нэг чухал нууцыг Шимурад ээлжлэнэ. Дахиад багшийн бичлэгийг Шимура руу явуулдаг хүн нь Асамия байж. Тэгээд тэрэнд түлхүүрийн оосор дээр бичсэн дахиад багшийн сувгийн хаягийг өгсөнд Шимура гайхлаа. Кувата Акиг замаасаа холдуулаад машиндаа суугаад явсан бол хоёр залуу Акиг аваад үлдлээ. Аки тэдний гараас мултрах гэж ноцолдож байснаа гэнт тэдэнтэй тулалдахаар өөрөлт аваад зогслоо. Нөгөө хоёр ч давглоод инээсэн ч Аки тэдэнтэй чадварлагаар тулалдаж эхэлнэ. За ингээд тулалдаж байтал нь тэнд харуулын ажилтан ирсэнд нөгөө хоёрч сандраад машиндаа суугаад явцгаалаа. Энэ үеэр Асамия тэр түлхүүрийн оосрыг гээгээд
Дахиад олох үед дээр нь тэр сувгийг бичсэн байсан гэдгийг Шимурад хэлдэг. Өнгөрсөн жил Асамиягийн ээж нас барсан учраас ээжийнхээ бэлгэлж байсан тэр түлхүүрийн осрыг их нандагнах болсон нь тэр байж. Тэгээд тэр хаягаар орж үзээд дахиад багшийн хичээл байсанд тэрийг Шимура руу явуулах болсон байж. Учир нь Хамакэнд дээрлэхүүлж байгааг Асамия нууцаар хараад тэрэнд туслахыг хүссэн байжээ. Одоо цаашид өөр хичээл байхгүй учраас чи тулаанаа зогсоосон дээр баха. Тэгээд аавын саналыг хүлээж авсан дээр бах. За би явъя да. Асамия хоёулаа дахиад уулзсан үсттэй. Тэгнэ. Тэгээд гарч явах замдаа Асамия эмнэлэгт Шимуратай анх таарч байснаа санана. Харин гэртээ Асамиягийн үлдээсэн түлхүүрийн осрыг бариад сууж байхдаа багада тэрнтэй таарч байснаа сандаг. Тэгээд Асамияг дуудаж гаргасан ч тэр айл хэдийн явчихжээ. Акиг гэртээ уран муутай ирэхэд аав нь хаашаа явж хинтээ уулзсныг нь айл хэдийн мэдчихсэн байлаа. Өөрийнх нь хэрэгт хошуу дүрлээ гэж Аки ууралсан ч аав нь харин ч тэрэнд туслахыг хүсэж байгаагаа хэлдэг. Харин Асамия гэртээ ирэхэд аав нь бас хүлээгээд байж байна. Тэгэд дахиж Шимуратай уулзахгүй байхыг хатуу сануулсанд Асамияч баяртай гэж хэлэх гээд очисноо хэлдэг. Гэртээ ганцаараа үлдсэн Шимура Куатагийн тулаануудыг үзэж эхлээд шууд л сэтгэлээр унлаа. Оройн Руми агентлагийнхаа босс тэр очисонд босс нь тэрнийг хараад баярлсан ч Руми цагдаад хэлэхээр шийдснэ хэлнэ. Би таныг цагдаад өгнө. Эсвэл би Куата захиралтай ярилцмаар байна. Куата захирал энэ бүхнийг мэдэхгүй гэж чи бодоё. Харин ч тэр бүх тушаалыг өгдөг юм штэ. Тэр чам шиг тэнэг сул дор амьдтыг гартаа оруулж ашигладаг. Тэгвэл цагдаагийн газарт очиход үлдчих байх шивдэ. Куата захиралтай дайсаг нуул юу болохыг мэдж байгаа үсттэй. Тэр чамайг зүгээр л алга болгочихно. Өмнө нь нэг залуу чам шиг Куата захиралыг сүрдүүлэх гэж оролдсон юм. Тэгээд нөхөр амиа алдал дууссандаа хөрхий. Гэтэл тэр залуу нь Рёгийн найз байсан байж таардаг. Маргааш нь Шимура огигоос өөрийг нь бэлтгэхийг хүссэн ч мань хүн тэрнийг энэ тулаанаас татгалзахыг зөвлөдөг. Өнөөдрийг хүртэл чиний ялж ирсэн шалтгаан бол чиний хийсэн тулаанууд ямар ч дүрмгүй байсан. Харин бэлтгэгдсэн тулаанчтай рингэнд тулалдана гэдэг шал өөр хэрэг шүү. Гэхдээ надад тэр мөнгө хэрэгтэй байгаа юм л та. Та нарын нэр хүнд унсан энэ үед хэр олон хүн та нарын талд донешн өгнө гэж бодож байна да. Тийм болохоор Асамияг зовоохоо болоо. Чамайг зодуулж байгааг харахыг тэр хүсэхгүй байгаа. Уучлаарай. Энэ тал дээр би чамд тусалж чадахгүй нь. Ингээд Шимураг яхаа мэдэхгүй байж байхад Аки залгана. Тэгээд Огигийн дасгалжуулагч Логон багшийг дагуулад гэрт нь яралтай ирэхийг тушаалаа. За тэдний ирсэн хойно Аки Шимурагаас дахиад багшийн хичээлийг хаанаас олсныг асуудаг. Тэгээд тэр хаягийг бичсэн түлхүүрийн осрыг үзүүлсэнд Аки тэр осрыг санамсаргүй гэж гиснэ хэлнэ. Тэгвэл дахиад багш чинь Логон байсан байх нэ? Гүй би биш. Тэр чинь би байна. За ингээд дахиад багш нь үнэн хэрэгтээ Акигийн аав. Харин Логон Акигийн аавын шав байсан болж таарлаа. Акигийн аав Америкт байхдаа UFC-гийн холимог тулаанч байж угаад зодог тайлсан хойно Логны дасгалжуулагч болж л дээ. Гэвч тулааны үеэр Логон хүнд гэмтэж улмаар зодог тайлаад Японд ирж Оги болон бусад залуусыг дасгалжуулах болсон нь тэр байлаа. Харин дахиад багшийн хичээлийг зөвхөн Акид зариулж хийсэн учраас өөр хүмүүс үзээгүй байсан ч Асамия тэр хичээлийг санамсаргүй олж Шимура руу илгээснээр Шимура тэр хичээлүүдийг үзэх болсон байжээ гэж. Америкт байхдаа Аки охин их ганцаарддаг байж. Ганц найз нь гэртээ тэжээдэг дахиад байсан ч дахиад үхснээр охин бүр гониглох болжээ. Тиймээс охиныхоо сэтгэлийг засахын тулд аав нь дэгдэхэтэ түлхүүрийн оосор өгөөд бас дээр нь өөрийнхөө хичээлийг хуулсан хаягийг бичсэн байж. За тэгээд охиндоо додон сэтгэл төрүүлэхийн тулд хичээлээ заахтаа дахианы баг өмсөх болсон нь тэр байлаа. Би тулааны ертөнцид дахиж хөл тавихгүй гэж амласан ч та нарт юу тохиолдод байгааг мэдсэн. Тэгээд Аки чамайг сонгосон учраас чамайг Акид тохирох эсхийг би мэдэх хэрэгтэй байна. Уучлаарай, та буруу ойлгоод ах шиг байна. Илүү дутуу ярих зав алгаа. Шууд бэлтгэлдээ орцгоё. За ингээд мань аав Шимураг шаргуу дасгалжуулж эхэлнэ.
За ингээд Шимураг тулаанд өвхөн хатан бэлдэж байх зуур сэтгэлээр унсан Тоороо гэрээхээ мухарч шигдсээр байсан бол Шимурагийн ээж Асамия хоёр сошиалор тархсан вайрал хитийн эсрэг мэдээллүүдийг үзэж хямарсаар байлаа. Гэсэн ч Шимура бууж өглөгүй бэлтгэлээ хийсээр л. За, өнөөдөртөө ингэ зогсъё. Маргааш бэлтгэлийн сүүлийн өдөр байна. Би ийм байдалтайгаар тэрнийг ялж чадах болов. Үннийг хэлэхэд үгүй. Чи угаасаа ялж чадахгүй. Аронаки Тоорууд мессеж бичиж Шимураг бэлтгэлээ шаргуу хийж байгааг хэлсэнд Тоороо эргэлзэж эхэлнэ. Тэгээд Аки залгасанд мань хүн нэг юм утсаа авлаа. Аки намайг уучлаарай. Чи вайрал хитийн нэг хэсэг штий. Чи чинь мундаг продюсер штий. Яг одоо чи бидэнд хэрэгтэй байна. Эргээд ирээ. Бид нар хүлээж. За ингээд Тоороо гурвуулаа авахулсан зургийг хараад эргэж очихоор сэтгэл шулуудлаа. За тэгээд тулааны өмнөх өдөр Шимура ээжигээ эргэж очино. Чиний төлөө санаа зовоод ах юм. Ээж нь энд ингээд гацчихаагүй байсан бол чамаага очиж дэмжих байлаа. Зүгээр дээ. Би анх таны төлөө энийг хийж байсан ч сүүлдээ миний бодол өөрчлөгдсөн. Би одоо урд урдынхаасаа илүү өөрийгөө амьд байгааг мэдэрч байгаа. Бас их сайн найзуудтай болсон. Үннийг хэлэхээр ээж тэд нар жоохон ядаргаатай ч их хөвгөлтэй залуусаа. Та надад залуунаас ганц л тохионо гэж хэлж байсан штэ. Тэгвэл вайрал хит бол миний залуунаас. Би энэ сүүлийн тулааны төлөө бүх хүчээ дайчилна. Тийм болохоор таач бас битгий бууж өгөөрэй. Ээжтэй битгий санаа зовоо. Ээж нь тийм ч амархан өгөхгүй шүү. Харин өөртөө санаа зовзаа юу. Чамайг задуулахыг ээж нь хармааргүй. Надаас төрүүлээд өгчхөвтэй залэг минь. За энэ үеэр Асамиягийн аав нэ тухаж угаад вайрал хитийн Шимурагийн хөөрхөн найз охины аав нь эмнэлгийн захирал гэсэн гарчигтай мэдээ хараад нүд нь орой дээрээ гарах шахлаа. Вайрал хитийнхнийг сошиалор бүлэгдэж байсан нөхдүүд аажмаар Асамия болоод тэрний аавын талаар бичиж эхлэх болсон нь энэ байлаа. Тэр шөнө Шимура ээжийнхээ хэлсэн үгийг бодоод нойр нь хүрдэггүй. Тэгэд маргааш нь тулааны өдөр болоход Шимура ээжийнхээ өгсөн ороолтыг цүнхлээд гэрээсээ гарлаа. Бэд Фэловсийнхэн ч тулааны талбараа засаж шийдвэрлэх арга хэмжээнд бэлдэцгэн. Харин нөгөө талд Асамиягийн аав Асамиягаас болж нэр хүнд нь унжуугаад ууралж тэрнийг Шимуратай хизээж холбогдож болохгүй гэдгийг сануулад утсыг нь хураагаад авлаа. Гэвч аавыгаа гарч явсны дараа Асамия шургуулганаас өөр утас гаргаад ирнэ. За тэгээд тулаан эхлэх төхөх тусам Шимурагийн сэтгэл санаа тогтворгуулж байна. Тэгээд Аки Шимурагаас болж амьдрах итгэлтэй болсноо хэлж тэрнийг өөрийнх нь амийг аварсан баатар гэж хардгаа хэлдэг. За тэгээд тулааны цаг болоход Шимураж рингэн дээр гарахад бэлэн болжээ. Миний хэлснийг битгий мартаарай. Чи ганцаараа биш шүү. Явж вайрал хитийнхэн юу хийж чаддгийг харуулцгаая. За ингээд рингэн дээрээс зарлагч Цэнхэр булангаас тулдах гэж байгаа ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Шимураг зарлсанд хүмүүс бүүлж эхэллээ. Анх удаага рингэн дээр гарч байгаа мань хүн баг зэрэг сандарч байсан ч сэтгэлээ барьж тулаанд бэлднэ. Энэ тулааныг Оги Лохан хоёр дахиад багш Рио Руми Шимурагийн ээж гэд бүгдээрээ анхааралтай үзцгэн. Үзэгчдийн зүгээс Куатагийн талд 172,300 йены донешн өгсөн байсан бол Шимурагийн талд ердөө 300 донешн өгсөн байлаа. За тэгээд зарлагч улаан булангаас тулдах Куатаг зарлсанд бүгдээрээ уухайлан дэмжицгэнэ. Тулаан 3 үе үргэлжлэнэ. Мөргөхгүй, толгойн арлуу цохихгүй, хазахгүй, нүд рүү чижихгүй. Бэлэгээ цох. За яасан. Өнөөдөр их мөнгө олох гээд л байна. Хүмүүс чамайг нэвширтлээ задуулаад ялагдаасаа л гэж хүсэж байгаа шиг байна шүү. Би биш. Харин чи ялагднаа. За ингээд тулаан эхэлсэнд Шимура шууд давталж эхэллээ. Чи ингээд нэгдүгээр үед ялагдчихвал их мөнгө олохгүй шүү. Босоод ирээ. Тэгэхгүй бол миний олох мөнгө бас багасах гээд байна.
Куватагийн талд 448к йены доношин цуглаад байгаа бол Шимурагийн талд нөгөө 300 хэвээрээ л байна. За энэ үеэр Асамия лайв хийж өөрийгөө viral hit-ийн найз охин гэж зарлсанд хүмүүс тэрний лайвын линкийг бие-биедээ дамжуулж эхэлцгээв. Би viral hit-ийн найз охин байна. Бүгд л тэрнийг мөнгөний төлөө юу ч хийхээс боцохгүй гэж хэлдэг. Тэр үнэн. Би ч бас хүчирхийллийг дэмжидэггүй. Гэхдээ та нар viral hit-ийг буруутгах гэж байгаа бол намайг бас буруутгаарай. Би өдий хүртэл аав ээжийнхээ үгнээс гаралгүй амьдарч ирсэн. Энэ нь надад эхэндээ амар байсан. Эсэргүүцхийн оронд сул дорой байхыг илүүд үзсэн. Бодит байдалтайгаа нүүр тулахын оронд айж зогтохыг илүүд үзчихсэн. Харин бодит байдалтайгаа нүүр тулахын тулд ямар их эр зориг шаарддаг болохыг би Шимурагаас харсан. Шимураг тулалдахад би өөрөө хүчтэй болоод байх шиг надад санагддаг байсан. Тэр надад эр зориг өгсөн. Ганцхан надад ч биш, өөр олон хүнд урам зориг өгсөн. Тэр бусдыг хамгаалах шийдвэр гаргасан. Бодит байдлаа өөрчлөхийн тулд хоёр гараа зангидаад дээш өргөсөн. Хэрвээ үүнийхэн төлөө та нар тэрнийг буруутгах гэж байгаа бол та нар өөрсдөө хэр шудраг хүмүүс болохоо бодоод үз. Та нар дэлгэцийн ард нуугдаад тэрнийг хүсснээрээ бүүлээсэн. Та нарын энэ үйлдэл бол хамгийн адгийн хүчирхийлэл гэж би бодож байна. Цаашид би зогтож нуугдахгүй. Тиймээс би энэ бүхнийг ярихаар шийдсэн. За энийг үдсэн оги пада тавиад босоод явсан бол нөгөө талд Шимурач зогсоо зайгүй балбуулж арай ядан хөл дээрээ тогтож байна. За ингээд нэгдүгээр үе дуусахад Асамиягийн лайваас болоод тэдний талын донешн 115,800 йен болтлоо өсчээ. Харин нөгөө талын донешн 3.5 саяыг даваад явж байна. Харин мань торууч хамгаалагчдын дундуур зүтгэсээр ирлээ. Учир нь Асамияг тим лайв хийхийг ятгсан хүн нь Торо байж. Энэ миний эхний хариу цохилт. Дараа нь дахиад ч цохилтууд ирнэ. Харж байгаарай. Харин Руми өөрийнхөө хаягаас агентлагийн боссийнхоо Куватаг хүн алсан талаар ярьсан яриаг нууцаар бичиж авсныгаа постлсонд бүгдээрээ Куватаг үзэн ядаж эхэлцгээв. Дөнгөж постлсон байхад аль хэдийн 10к лайк хүрчихсэн байна шүү. Энэ бүхний эцэст магадгүй би биш харин чи алга болох байх шүү. За энийг сонссон босс хэлэх үггүй болж гацлаа. Энийг хар. Чи ганцаараа тулдаж байгаа юм биш ээ. Чамтай хамт бид бүгдээрээ тулдаж байна. Тиймээс үзүүлээд өг. Энэ үе дээр тактика хэрэгжүүлцгээе. За ингээд Аки биеийг нь усаар норгосонд Шимураж тулалдахад бэлэн боллоо. Шимурагийн талд донош нөгөх хүмүүс ч нэмэгдэж байна. За тэгээд тулаанд Кувата Шимураг тээвэрч аваад шийдэх гэсэн ч Шимура сугараад үлдчихлээ. Тэгсэн Аки бие рүү нь ус биш харин тос шүрссэн байжээ гэж. За харин Асамия лайва үргэлжлүүлж бүх хүнийг Шимураг дэмжихийг гуйж байлаа. Энийг нь мэдсэн аав нь сандарч орж ирээд болиулах гэсэн ч Асамия энэ удаад аавынхаа үгэнд нь орсонгүй. Эцэстээ тэсэлгүй аавынхаа нүүрлөө цогчхноо бүр. Нөгөө талд Шимурач бас Куватаг хүчтэй цохиж тэнцвэр алдууллаа. Тэгээд Асамия гэрээсээ гараад иртэл Огич мотоциклтайгаа ирж тэрнийг сундлаад тулаан болж байгаа газар руу хөдөлцгөөнө. За харин ууралсан Кувата Шимура руу улаан галзуу хэмэл дайрч байна. Харин Шимура тулааны эхний дүрэн болох сэтгэл хөдлөлтөд автаж ууралж болохгүй гэсэн дүрмийг өөртөө сануулад Куватаг улам шатаана. Тэгсэн эцсийн мөчөд Кувата хамгаалалтын доогуур өлгөж цогсонд Шимура хөл алдаад унлаа. Тэгэд шүүгч тоолж эхэлсэнд Шимура арайхийн амжиж болсноо. За ингээд хоёрдугаар үе дуусахад мань хүн арайхийн хөл дээрээ зогсож байна. Донош нь хэд цугласан бэ? 2 сая гараад явж байна. Арай л баг байна да. Дараагийн үе бол шийдвэрлэх үе шүү. Дуустал нь тэсэн шүү. Viral хийх ямар байдгийг тэрэнд үзүүлээд өгөө өгшөө. Ээж чинь үзэж байгаа шүү. Тэсээрээ. За ингээд шийдвэрлэх 3 дугаар үе эхэллээ. Тулаан үргэлжлэх тусам Шимурагийн талын донешн нэмэгдсээр л байлаа. Үүнтэй зэрэгцээд Шимура энэ тулааныг хүртэл яаж бусдад дээрлэхүүлж, дарамтлуулж, доромжлуулж ирснээ санана. Бас хийж байсан тулаануудаа найз нөхдөө өвчтөй байгаа ээжийг ээж саналаа. Тэгээд анхаарлаа төвлөрүүлж улам ширүүн үзнэ. Тэгсэн тулааны явцад нөгөө Кувата шүүгчийн нүдийг хариулж угаад нэг нүдийг нь хуруугаараа базаад авсанд нүд нь юм харж чадхааргүй боллоо. Энийг хүлээж үзсэн нөхөр Кувата тэрэн лөө ширүүн дайрч дахин нэг удаа цохоод унгана.
За тэгээ шүүгчийг тоолж эхлэхэд Шимура сэргэх шинжгүй хэвдсээр. Толгой дээрээс нь цагаан гэрэл харагдаж энд тэндгүй босоод тулалдаарай гэсэн бичиг урсаж байх шиг харагдана. Бас бид чиний найз дахиад нэг удаа мөрөөдөд үзэцгээе гэсэн бичгүүд харагдахад мань хүн нүдээ нээж 10 тоолохоос өмнө амжаад бослоо. Энэ үеэр Шимурагийн талын донойш нь 6 сая даваад явжээ. Тэгээд тулаан эхлэхэд Шимурач шүүгчийн нүдийг хариулж угаад Куатагийн гуйнаас хазаад авлаа. Тэгээд багшийнхаа хэлснийг санаж тэрэн лөө угсраа дайралтуудыг хийнэ. Багш нь тэрэнд чи тэмцээнд ялж чадахгүй ч тулаанд ялж болно гэж зааж өгсөн байж. За ингээд эцсийн мөчид цохилтыг нь гаргаад шууд манартал нь мөрөглөө. Тэгээд зөрж гიშгэн эргэлттэй тохоо өгöd хойшоо унахтан дээрээс нь бүх хүчээрээ нэмж цогсонд Куатач ухаан алдаад унлаа. За ингээд тулааны цаг дуусахад шүүгч мөргөж хориотой цохилт хийсэн учраас ялалтыг Куатад өгснийг зарлана. Гэвч нөгөө ялагч Куата нь ухаангүй хэвцээр л. Куатагийн талын донойш нь 6.9-ыг даваад явж байсан бол Шимурагийн талын донойш нь 9.5-ыг давжээ. Чи ч аргагүй хамгийн шилдэг стример юм а. За энэ хүү тулааныг үзэж байсан бүхэн баярлж байсан бол тулаан дээр амжиж ирсэн Асами яаж өөрийн ирэхгүй ойлно. Хидвэ? Хэдийг олсон бэ? Гэж мань Шимура асууснаар цоврал маань конец фильма. За манайхан энд хүрээд энэ галзуу сонирхолтой цоврлын маань тайлбар дуусч байна. За нэг ингэж дуустдаг одоо цоврал байна. Тэгэхээр энэ би албаар ингэж дуусгацсан юм биш шүү манайхан. Ер нь бол цоврал маань өөрөө л ингэж дуусч байгаа шүү дээ. Тэрийг л бороо та нартай ярьж өгч байгаа. Тэгэхээр ер нь season 2 гэж бас гарч магадгүй л энэ тийм. За тэгээд энэ галзуу цоврал маань үнэхээр одоо сонирхолтой галзуу цоврал байлаа. Тэгээд энэ галзуу сонирхолтой цоврлыг та нарт нэг аятайхан шиг яриад өгөөрэй гэд хэдэн бороонуудтай 26 оны 6 сарын 25-ны хүртэл 80% хүртэл мега сейлийг зарлаад Shopee-ийн мэн хамтран ажиллаа гэж. Тэгэхээр борогийнхэн тайлбар ойлгомжтой байж та нарт ойлгохдоор ярьж өгч чадсан бол энэ киног та нарт ярьж өгөх боломжийг олгосон Shopee-ийн мэнд баярлалаа гэсэн комментиг үлдээгээрэй. Тийм та нар маань хамгийн гол нь бас лайк дарахаа мартаваа. Лайк манайхан лайк. Мундагда тэгээд та нар маань 10k бол үлкөөн л дагуулчих юм биш тэнч тоо. Тэгээд бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Мэдээж сабадрагуул сабадарч нэгдээрээ дараагийн галзуу цоврлуудыг цаг алдахгүй л одоо хүлээж авна гэсэн үг шүү дээ. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу цоврлын тайлбараар эргээд уулзцгаая. Гол нь ямар галзуу цоврал байх вэ?